За сүүлийн 3 жил орчим дараалан жил ирэх тусам нэмэгцээр байсан төсвийн алдагдал өнгөрөгч 2017 онд буурс үзүүлэлттэй гарлаа. За тухайлбал Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их найт төгрөг, за зарлага эргэн төлөгдөх зээлийн нийт хэмжээ 8.9 их найт төгрөг болжээ. За улсын нийт орлогын 79.6%-ийг татврын орлого, 11.8%-ийг татврын бус орлого, 4.5%-ийг ирээдүйн өв сангийн орлого, 4.1%-ийг тогтворжуулсан сангийн орлого тус эзэлдэг. За тэгвэл татврын орлого 6.3 их найт төгрөг болж өмнөх 2016 оныхаас 1.4 их найт буюу 27.3%-аар өссөн нь за төсвийн алдагдал буурахад гол нөлөөлжээ. Ингээд энэ буурахад бол голчлон хөрөнгийн зардал буурчээ гэсэн дүнтэй. Ингэснийхаа үр дүнд бол өнгөрсөн оноос бол төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нийт зарлагын хэмжээ буурснаас бол үүдэж буурсан гэсэн дүнтэй байна. За харин макро эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлдог инфляц өнгөрөгч 2017 онд өмнөх жилээс 6.4% өсөлт үзүүлсэн байна. За урдны жилүүдэд инфляц өсөхөд махны үн голлох нөлөө үзүүлдэг байсан бол өнгөрөгч онд онцгой албан татвартай холбоотой тээврийн хэрэгслийн үн 10.4%, ургац алдсантай холбоотой төмс хүнсний ногооны үн 21.6%, ундаа усны үн бүлгээрээ 9.6%-аар өссөн нь инфляцийн өсөлтөнд нөлөөлжээ. Тээврийн бүлгээс гадна орон сууц цахилгаан түлшний бүлгийн үнийн өсөлт 11%-аар 7.4%-аар өссөн дүн гарч байна. За энд голчлон автобензин шатхууны үн нөлөөлж байгаа дүн харагдаж байна. За боловсролын бүлэг 5.5%-аар өслөө. За энэ 5.5% өсөлтөнд бол хувийн цэцэрлэг, сургууль, дунд сургууль, ихтэй сургуулийн бүлэг үнийн өсөлт бол нөлөөлсөн дүнтэй байна. За тэгвэл нийгмийн үзүүлэлтийг тодорхойлдог ажилгүйчүүдийн тоо 2017 оны эцэст 25.5 мянгад хүрч өмнөх оноос 9 мянгаар буурсан үзүүлэлттэй байгаач ажилгүйчүүдийн 58%-ийг эд хөдөлмөрлөх насны 18-аас 34 насны залуучууд эзэлсэн хэвээр байгаа статистик гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 12 дугаар сарын эцэст 37.1 мянга болсны 25.5 мянга буюу 68.6% нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.6 мянга буюу 31.4% нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оноос 9 мянган хүнээр буурч өмнөх сараас 1.3 мянган хүнээр өсөж 25.5 мянга болсны 13.5 мянган эмэгтэйчүүд байна. 2017 онд Монгол улс 163 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.3 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 6.2 тэрбум, за импорт 4.3 тэрбум ам.долларт хүрчээ. За гадаад худалдааны тэнцэл өмнөх 2016 онд 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2017 онд өмнөх оноос 307 сая ам.доллараар нэмэгдэхэд дараах хүчин зүйл нөлөөлжээ. За экспортын орлогод голчлон нөлөөлж байгаа зүйл бол эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Энэ дотроо бол нүүрсний экспорт бол гол нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарч байна. За импортын хувьд аваад үзэх юм бол импортын бүтээгдэхүүний энд бол эрдэс бүтээгдэхүүний импорт 985.9 сая Америк доллар хүрээд өнгөрсөн оноос бол 36.1%-аар өссөн. За энд бол автобензин болон дизелийн түлшний экспортын хэмжээ бол нэмэгдсэн гэдэг гол нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгджээ. За энэ нь өмнөх 2016 онтой харьцуулахад 5,092 гэмт хэрэг буюу 18.7%-аар өссөн дүү юм а. За гэмт хэргийн гаралтыг ангилбал өмчлөх эрхийн, хүний амнаас эрүүл мэндийн эсрэг, за хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргүүд өссөн нь за гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд гол нөлөөлжээ.